Сайн байцгаана уу? Сайн Сонирхолтой турш намныхоо 1-р туршилтыг та бүхэндээ хийж үзүүлье. За 1-р туршилтад хэрэгтэй материалууд гэвэл номоо нээж харуулад 1-р хэрэгтэй материалууд слайд хэрэгтэй биднэрт. Слайд тэгээд хар өнгийн цаас 2 ширхэг хэрэгтэй. Тэгээд скотч, хайж, шугам гэсэн материалуудаар холограм дүрсийг 3D болгож харуул туршилтыг одоо та бүхэнд үзүүлж байна. Хоёр бичгийн цаасаар болохоор өөрсдөө зохиогоод дурын хайрцаг хийн. Слайдн дээр тарбиц хэлбэртэй 4 ширхгийг яг энэ хэмжээнийхэн дагуу хайчилж хийх байгаамаа. За тэгээд тэрнийхээ дараа тарбиц хэлбэртэйгээ 4 ширхгийг үүсгэсний дараа хооронд нь скотчд наагаад тэгээд 3D дүрсийг үүсгэж үзүүлье та нартай. За биднэрт хэрэгтэй зүйлс нэр 2 бичгийн цаасаараа би хайрцаг хий. За 2 бичгийн цаасаараа миний хайрцаг гэж харин тас хэлбэртэй энийг за слайдаа ингээд хөндлөнгөөр нь тавиад дээр нь туршилтынхаа энийг тавиад яг хэмжээгээр нь хийхгүй бол за ингээд тас хэлбэртэй 4 ширхэг болгож ингэж гарганаа. Тас хэлбэртэй 4 ширхэг. За нэр одоо юугаа хайрцаг хийгээд үзүүлж харъя. Энэ харанхуй орчинд амар тод харагддаг болохоор хар өнгийн цаасаар хийх шаардлагатай. За 2 бичгийн цаасаар яг ижлэх хэмжээтэй модон цаад хайрцаг нь утас багтаар хэмжээтэй болохоор энэ хоёроо нийлүүлээ. Скотч нааж өгнө. Скотч голдон наагаад. Энэ утас багтаар хэмжээтэй болгож өгөө. За тавьчих. Утас багтаар хэмжээтэй. За хайрцаг болонгуудын өгч нөө. Яагаад хайрцаг болж юм хараад одоо энэ хайрцаг маань харанхуй болтой. За нааж өгөх болно. Хооронд нь скотчоор нааж өгнө. За та бүхэн харж байгаарай. За тэгээд ийм хэлбэртэй, ийм пирамид хэлбэртэй болгоно хайчилсан зүйлээ. За тэгээд дараа нь YouTube-ээс холограм гэж хайгаад дурын бичлэгээ сонгоод хийсэн хайрцагын дотроо энийг хийж өгнө. За тэгээд одоо аавыг харж байгаарай за. За ийм гоё туршилт. За тавьж өгсөн бичлэгэн дээрээ ингээд тавина. За харж байна. Тэрийг харж байна. Одоо энэ дотор вау чагараа хийгээд үзтээ. Вау, тийм үү? Ийм гоё юм тийм. Хорогоо хийгээд үзтээ. Тэр дотор нь байгаа юм шиг мөртлөө байхгүй. Тийм байгааз. Энэ 3D дүрс. За ингэ. Вау. Харсан уу? Гоё юм уу? Батан гараад ирсэн юм. За, ийм гоё туршилт хийлээ шүү. Энэ бол 3D холограм. Холограмын 3D дүрслэлтэй хамт туршилт хийж үзлээ. Та бүхэндээ баярлалаа. Баяр таа.